тэгэхээр тийм ингээд сайт онлайн дэлгүүр байдаг та бүхэн мэддэг баг. Муу талаас нь их мэддэг байх гэж бодож байна. За яа тэгэхээр амар их асуудалд ордог байхгүй юу? Тэгээ өмнө нь нэг ч удаа ингэж яг онлайнаас их юм ингээд авч үзээгүй болохоор нэг ингээд хараад тэгээ тэнцэнэ шууд донтоод 4 хоногийн турш заяа. 3-аас 4 хоногийн турш би тасралтгүй худалдаа аваад гэсэн заяа. Би нийтдээ 4 маань зарцуулсан. Тэнгүүтээ би нийтдээ за нэг 30-аас 40 ширхэг юм авсан заяа. Тэгээ гэр ахуйн бараа нь болохоор би 13-ыг авсан. Тэгээд ихэнх нь ердөөсөө таалагдаагүй заяа. Нийтдээ 5 барааг нь танилцуулъя заяа. Би яг ашиглаж үзээд тэгээд хэд хоног ашиглаж үзээд надад агуу санагдсан бараанууд юм. За хамгийн ихнийх нь хамгийн гоёос эхэлж гэн заяа. Энэ блендер. Монголд ч гэсэн та бүхэн зөндөө харсан байх гэж бодож байна заяа. Энэ тэрүүгээр яваад байсан баггүй юу? Яа ингээд жүүсээ энд хийгээд ингээд явахад зөөврийн гэдгээр амар алдартай заяа. Хараа ийм цэнэглэгчтэй. Утасныхаа цэнэглэгчээр зүгээр ингээд цэнэглчин. Энэ бол надад амар гоё бүтээгдэхүүн шиг санагдсан заяа. Тэгээ ингээд цэнэглэгч нь ингээд соронцтой. За одоо бүгдээрээ ашиглаж үзье. Би нэг жоохон хойлох юм байдаг заяа. За би өглөөний цайндаа болон помидор болон сүү хоёр ингээ хойлоод смути хийж өгье гэж би бодсон байхгүй даанч сүү маань дууссан юм. Soy milk. Гэтэ надад нэг үлдсэн ийм Yakult байна. Энд чинь бараг сүү штэ бас тий. Энийг бүгдээрээ хийгээд туршиж үзцгээе. Амар гоё амттай болох хаа. Тэгээ soy milk болон үнэний сүү би soy milk болон помидор хоёр ямар ч юм нийлэхээр амар гоё амттай болохгүй. Данч жоохон юу эдий? Муухай үнэртэй эдий. Амар муухай үнэртэй. Окей. За ингээд тэгээ дотор нь помидор болон сүү хоёр маань ингээ холилдчихлаа штэ тий. Тэгээ энийг хоёр дараа тасаа. Тэгээ нэг дараа зогсон. За өглөөний цагаа ууцгаая. Үнэр нь бүр хамаагүй дээр энтгүү. Амтны хувьд. Ийм хэсэгнүүдтэй байхгүй. Тэгэхээр юу ч амар бутлаад смути болгосон гэсэн үг биш. Окей. За сайхан байна. Энэ маш гоё бүтээгдэхүүн шиг санагдсан. Энэ маш гоё. За номер 2-т гоё байсан заяа. Энэ бол дэс гэдэг. Цагираг бүсэлгээний цагираг заяа. Гэхдээ намайг байгахад манай гэрт байсан цагираг ч юм уу эсвэл бидний мэддэг цагирагаас арай ондоо байсан заяа. Хараа. Тэгээ цагираг чинь нилээ өөрөөс чинь том. Тэгээ чи тэрийг ингэж эргүүлэх ёстой штэ. Энэ болохоор яг бүсэлгийг чинь барьцсан нэг юм цагираг. Тэгээ тэрийгэ тойруулаад одоо ингэж нэг юм ингэж байж. Араа нэгээр ийм салдаг юмнуудтай. Тийм болохоор хэрвээ чи одоо тэг өргөн том бүдүүн бүсэлхийнээс тураад явах юм бол ингээд нэгээр нэг багасгаад жижигсгээд явах боломжтой гэсэн үг. За. За ингээд одоо энэ голоор нь ингээд байгаа энэ заманд энийг хийн гэсэн үг. Ингэж хараа ингэж Йой. За энийг үр нөлөөтэй үгүй юу гэдгийг мэдхийн тулд бүгдээрээ энүүгээр за нэг 5 минут тасралтгүй эргүүлээд гизний булчин өвдөж гин үгүй юу гэдгийг үзье заяа.
Та барай хитрэх юм уу? За явсан. Инчиний жинтэй болохоор жирийн цаграас бол хамаагүй үр дүнтэй юм заяа. Үр дүнтэй. Өвдөж чинь. Эхний 4 минут би хөлөө ингэж жоохон зайтай, мөрний хэмжээний зайтай зогсож байгаа. Ингэж эргүүлсэн заяа. Нэг их өвдөөгүй. Хоёр хөлөө нийлүүлж агаад ингүүл амар өвддөг юм биш үү? Хоёр хөлөө нийлүүлж агаад. Ёо хамаг хүс сагчлаа. За дараагийнх нь болно штэ. Дараагийнх нь за мөсний хэв. Гэхдээ одоо хөрөгчөнд өөрт нь ингээд дагалдаж ирдэг мөсний хэв ч юм уу те. Дээр нь ус хийгээд хөлдөөгөөд буцааж авдаг тийм дөрвөлжингүүд эдэн штэ. Тэднэр чинь авахд амар лайтай штэ. Ингээд хутга ингэж ингэж авахгүй болохгүй байгаад байдаг. Энэ болохоор тэгэх шаардлагагүй гэдэг байгаа байхгүй юу? Энэ араа онгоодог юм. Санаа нь бол одоо энэ ингээд энэ одоо амсрал ус хийгээд тэгээ хөлдөөх юм бол ийм бөөрөнхий хэлбэртэй мөснүүд дотроо бий болно. За бий болсныхан дараа хөлдснийхэн дараа энийг нээгээд энэ хоёр бариулнаас ингэж татах юм бол мөс чинь хэвнээсээ өөрөө суллагдаад энүүгээрээ пор гэж унж ирнэ гэдэг нь хараа нөхгүй юу? Бизнес хараа. За энийг жоохон усанд хийж дэвтэж тавьсан гэдэг. Ёо хамаг юм. Залуур. Одоо ингэж зүгээр. Ёо яараа хүнд юм бэ. Таны одоо энэ удирдлагаар нь удирдна гэсэн үг. Voila. Даин. Ёо сохоллоо. Цэнхэр цагаан уу? Ногоон. Чирнэлийн ягаан. Цэнхэр. Бүдэг цэнхэр. Улаан. Ингээ ялхны мөчгөөс ингэж асдаг. Улаан туяа нь болохоор тэ өвчлөө бүдэг өвчлөөг арилгадаг гэдгээр алдартай шүү дээ. Энэ удирдлагын дээр нь цаг тааруулж болд юм байна заяа. Нэг 10 минут гэж цаг тавиад зүгээр дуг хийчихэл болоо юм байна заяа. Хамгийн гол нь ийм юмыг хийцэн байхад ингээ дээшээ яаж шивдэхгүй болохгүй. Ингээд яриад байхад энэ маскны дор миний царай ийм байгаа байхгүй юу? Ийм. Ингээд амар хүнд болохоор ингээ үхтлэн татаа хийцэн. Окей. Ийм хос хүзүүнийхэн ч гэсэн байгаа заяа. Хүзүүндээ ингээд энийг нэг ийм л юм байх юм шиг байна. Яа. Тэгээд энэ чинь ингээд силикон байгаа шүү дээ. Илүү хөнгөн байгаа. За юм. Тэгээд та бүхэн хайж үзэх юм. За одоо хамгийн сүүлийнх нь та бүхний зөндөө их харсан юм байгаа заяа. Хятад бичлэгнүүд дээр их харсан бүтээгдэхүүн байгаа. За тэр бүтээгдэхүүн нь одоо sorry. Яа, тийм л хөтэй. Ийм зөөврийн угаалгын машин. За жижиг зөөврийн угаалгын машин, аймс янз бүрийн жижиг юм угаах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За. Одоо би ингээд тогон залгачлаа. Дотор нь 2 аймсоо хийлээ. Тэгээд намайг бок хийсэн гэж бодчих. Миний аймс цэвэрхэн байхгүй юу? Бок хийсэн гэж зүгээр бодчих. За. Энд чинь юм коноптой.
Тэг конопын дарангууд ингээд янз. За тэгээд энэ талдаа конопныхоо эсрэг талд заяа. Конопныхоо эсрэг талд энэ дэм жижигхэн гуурстай. Энэ гуурсыг ингээд салгангууд ус нь бүгд доошоогоо ингээд урсна гэсэн үг байхгүй. Урсгасныхаа дараа хэрвээ хүсэх юм бол энэ оймс ч юм уу те өөр бусад юма баг хатааж болно. Баг амар хуурай гаргаж ирэхгүй заяа. Гэхдээ жоохон усын шүүж авч болж чадна. Ингээд тавилаа. Тэгээд тохиргоог нь окей, энэ хатаа. Вау! Энэ бол ерөөс хэрэгцээтэй бараа бол ерөөсөө биш. Хэрэгцээтэй бараа биш. Би энийг амар сайн юмны хэр мэрийг аавна гэж ерөөсөж бодохгүй байна. Тэгээд зүр хөнгөн. Тэг ингээд зүгээр байхад ингээд хөөхөн игдүүтэй янзан бүр яг уу амар хэрэглээг нь гаргаад хэрэглэж чадах хүмүүс ч гэсэн байж магадгүй. Гэхдээ гэрт том угаалгын машин байхад бол тэг үлдсэн нь бол үнэхээр хэрэггүй гэж бодож байна. Энэ бол. Тэг. Яа. Оффист байвал зүгээр ээж магадгүй. Оффист ирж байгаа юм. Хамгийн гоё нь одоо ингээ хэрэглээд дууссан тэ хэрэглээд дууссан бол энэ чинь ингээд ихвэгдэх байхгүй юу? Ихвэгдэнэ. Тэгээ ингээд ихвэгдэхээр чинь энийг чинь тэгээ байн байныхаа хойгуур эсвэл юмны доогуур ингээд тавьчих чадна шүү дээ. Обэж нөгөө юу аа? Ice maker аа. За тэгэхээр яах вэ гэхээр энийг татаад Оо! Ийм бөөрнхий мөсөн. За яг амар 100% төгс бөөрнхий мөсөл гарч ирэхгүй юм байна. Жохон тийм дефекттэй мөснүүд байна. Тэгээд яг ингээ бүтнээр нь онгойлгож болохгүй болохоор энүүгээр ингээ жижиг бөмбөлөгтэй мөс гарч ирнэ ч гэж бас жоохон зовхол юм байна. 6 оноо 10-аас 6. Тийм л байлаа да. Bye bye.